20-р зууны эхний Монгол орн хариг өрний колони Азад хамгийн бүдүүлэг хоцрогдсон орны нэг байсан. Харин хүмүүс Монгол орныг дээрэнгүйлэн харж, ийм улс дэлхийн соёл иргэншлийн хэмжээнд хүрэхэд 100 жилээр тоологдох хугацаа хэрэгтэй гэж зарим нь монголууд нөхөж байгаа ороонч гэж баталдаг байсан. Монгол орн үнэхээр хөөрхийлөлтэй байсан. Ялангуяа шарын шашны бурангуй суртал нийт олонний бүтээлч идэвхийг дарж байсан юм. Энэ хүмүүс ингэж мөрөгсөөр богдын хүрээг тойрдог. Тэр ч байтугай алс холын аймгаас сунаж мөрөгсөөр хүрээнд ирдэг мөргөлчөдөж байдаг байсан. Гэвч сайн лавлан харуул нийгмийн чухал үйл явдал эхэлж байлаа. Гадаад дотоодын давхар дарлалд хуучин хэвээр ажитрах аргагүй болж ард түмний хчлөөний хөдөлгөөн итгэвчсээр Манж хятадын 200 гаруй жилийн дарааллыг устгаж автономи засгийг байгуулсан боловч автономи засгийн үйл ажил хар шар феодалангийн улс төр эдийн засгийн эрх юмбыг хамгаалахад зорж байсан учраас дотоодын феодалуудын эсрэг ард түмний тэмцэл хүчтэй болж ард анги түүхийн тайзан дээр бие тааж гарч ирж байсан юм. Ийм үед Оросрон дагчарын хувьсгал мандсан нийт дэлхийд ихний үйл явцад нөлөөлсөн шигэ Монголын улс төрийн амьдралд ч нөлөөллөө. Агчаарын хувьсгалын үр дүнд хаан засгийн нөлөө Монгол суларсныг самбаачлан хятадын дөрөнгөөлөгчид Монгол орныг шууд эзлэх гэж яарсныг эсэргүүцэн Монголын ард түмний үндэсний ухамсар улан сэргэн эрх чөлөөний хөдөлгөөн дахин шинээр өрнөж үүнийг нийслэл хүрээнд төвсгэж идэх хоёр нууц бүлгэн байгуулагдсан. Жинхэнэ ардын хуу гойвшгүй хөрөнд Сүхбаатар бичиг зэргийн жижиг төшмөлүүд богсон дууржив нарын зэрэг хүмүүс оролцсон нэг нууц бүлгэн хүрээнд ажиллаж байлаа. Энэ байшинд эрхүүд оюутан байсан Чойвалсан Лам Лосол жижиг төшмөл жамин нарын зэрэг хүмүүс оролцсон нөгөө бүлгэн ажиллаж байсан юм. Сүхбаатар өөрийн шийдвэг зориг, өрнөн тэмүүлэл, үйл хэрэгтэн итгэсэн бат итгэлээр нөхдийн дунд ялгагдж байлаа. Харвагаасаа ядуу хүний хүнд амьдралыг биеэр туулж, бас Монголын ард түмний үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний өсөлтийг харж, Сүхбаатарын эх орон чүзэл санаа бүрэлдэн хэлбэржжээ. Эцгийгээ шарангийн хуйг байхад хоригдлуудын зовлонт байдлыг харж, юуны учир энэ билээ гэдгийг эргцүүлэн боддог байжээ. Зайсан жамингаар бичиг заалгад ном сурсан, юм мэдэж нийт тайлахт нь тус болжээ. Бас өртөөний улаан ихэж янз бүрийн хүмүүсийн дарлах энерхийг үздэг байлаа. Ингээд 1912 онд автономийн цэрэг татагдан хужир уланд ирж, газар хүрийн олон аавын хүүхдүүдэд танилцж нөхөрлсөн нийт улс орныхон тухай сайн мэдрэхин тус болж, түүний оюун бодлыг ихэд хэлжээ. Сүхбаатар цэрэгт байхдаа Нэмэнтийн Янжмаатай гэрэлсэн. Үүнийг хүртэл цэргийн захирлууд хавчдаг байлаа. Сүхбаатар энд дарлагдсан нөхдөн өмгөөлж, тэдний тэмцлийг өдөрдөж, хамтын тэмцлийн амт шимтгийг авсаар байлаа. Энэ бол Сүхбаатарыг шагнасан баримт өвчүүд. Сүхбаатар цэргүүдийг эрдэнэт сургахын тулд үнэнхүү махран зүтгэж, тэднийг сайн сургаж байсны учир 4-р зэрэгээр шагнагдчихэ. 1917 онд халахгүй эх орнын хамгаалан баатарлагаар тулалдсны учир 3-р зэрэгээр шагнагдчихэ. Сүхбаатар энэ бүхнээс төрсөн газар шурган өмгөөлөн хамгаалах гэдгийг учрыг ойлгож байлаа. Түүх шаштар хэвлэх ажилд цэргийн газраас тамиргдэн ирж идэвхтэй ажилласны учир дэд зэрэгээр шагнууллаа. Ингэж улс орнод хэрэгтэй гэж үзсэн бүхэндээ үнэн зүтгэл гаргаж байсан Сүхбаатарын бадрангүй эх оронч төрлөх чанарын илрэл ирээдүйн үйл хэргийн угтал байжээ. Сүхбаатарын эх оронч хувьсгалж үзсэн ийм хүү бүрэлдэхүүн тогтож байлаа. Сүхбаатар тэргүүтээ хувьсгалж
Яавч өмнөх байдлаар цаашид ажил төрж болохгүй гэдгийг хатуу ойлгож байсан. Тэдэнд Ахчаабрын урья туг болж байлаа. Зөвлөлд орсон засгийн газраас Монгол тусгайлан ирүүлсэн тонгогд. Монгол улс тусгаар тогтносон орны ёсоор Бээжин Петроград хоёроос асуулгүй. Аливаа олон улс руугаа шууд харилцсан нэвтрэх хэрэгтэй болсон явдлыг манай зөвлөл засгийн газраас Монгол үндэсний улсад чухам өдөгдөн тунхаглахын хамт манай Орос улс руугаа барих харилцан нэвтрэлцэж элчин явуулан эрх чөлөөт Монгол улсын төлөөний хүмүүсийг манай улаан цэргийн өмнөөс тосон илгээх хажаам гэжээ. Монголын тусгаар тогтнолыг устган хятад дагаар авах тухай улсын доодруулалт хэлэлцэхэд Сүхбаатар тусгаар тогтнолоо халуунаар хамгаалж бид зэвсэг зэрэг мотовхтон хятадын амбан сай зэргийг аимшиг өхөн гаргасан одоо харин урдхыг бодвол дээр болсон гэвэл зохих цагт хятадыг эсэргүүцсэн байлтахаас огт айхгүй гэд феодлуудын уруугч боомтгач нарыг хайр нэргүй илжилсэн юм аа. Яг ийм үед хятадын түрэмгийлэгчид харгас цэргийн хүчээр сүр далайлгаж Ахчаабрын нөлөө үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөс айж байсан дээд ангийн том феодлуудтай хойлолдсон Монголын тусгаар хятад дагаар орсны гудамжигт ёслол боллоо. Энэ өдөр Монголын ард түмний тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүхэнд хамгийн хар тул болж үлдлээ. Автономитэй устгахад хүчин зүтгэсэн Шанз Бадан гарч хятад генерал Шүүшүүжа энэ генерал цэргийн хүчээр сүр далайлгаж Монголын тусгаар тогтнолыг устгахтан Японы төлөө зүтгэж байсан. Энэ нь Монгол улс чухамдаа хэний гарт орж байгаа ч тодорхойгүй улс төрийн хямрал болсон асуудал байлаа. Энэ гамин ноёдыг харцгаа их сэхлэн хямсгар байгаа биз? Харин хэрэг зэрэг удаан баярлдаг бол. Одоо энэ монголчуудыг хар. Зарим урваачид нь түмний нүр яаж харъя гэсэндээ уруу царайлаа биз? Харин энэ шившигт ургуултанд үнэхээр харамсан их оромчид тэдний дунд байсан. Манлайбаатар дангийн сүрэн гамингуудад мууган үзүүлэхгүй гэж тэдний шоронд суугаараа бий барсан. Гамин ноёд уулын их юм санаж бэлгшин ийм олон туг дарцаг өлгсөн хэрэг. Засаг төрөө устгахад ер нь манай хүрээний лам ноёдгүй бүгдээ томчтой байсан. Цэргийн хүн даанаас бүтнүүд том томчтой байсан. Юунаас өггүй цэрэг госвайдгаа эхлэрнэхоо засаг төрийг буугаад гадаадын харгасэлхэд ер нь тэрэг их л гашуудтай байсан. Наацхан шараад гэж байсан. Шараадны үүдэн дээр лав хараагүй ард том юм гэдэг учиртай шүү. Энэ гудамжигч ёслолын дараа хүрээнийхэн гамингуудын сүр бадрагсан туг далбаг хөвчиж хаяхад хүүхдүүд хүртэл дэвхэрч дэгдэн тэр туг далбаг дэвсэж гიშгчиж байсан юм шүү дээ. Дараа нь удалгүй Монгол цэргийн зэвсэг хураах тухай яриа гарахад бид далаад улс нийлж Сүхбаатар тэргүүлэн цэргийн ерөнхий галсан баярынд очсон. Ерөнхий гэрээсэн гарч ирэхгүй болохоор нь бид гэрийн ширгөөд сүрдүүлтэл галсан баярын тэргмийнхаа хувцастай гарч ирж олон цэргүүд минь яаж вэ, юу болж вэ гэсэн. Тэгт нь бид ижил дасал болсон зэвсгээ өгөхгүй. Бид нар энэ зэвсгэн бариад энэ орж ирсэн гамингуудыг ч устгахчаад замын нүд очиод суухад ганцч гамын нааш нь оруулахгүй байж чадна. Өөрөдөн чадаж байсан юм гэсэн. Тэгэхээр галсан баярын одоо зэвсгэн ураалгахаас өөр яах ч аргагүй учрыг болгоож үз тамины гэж одоо жинстэй малгайган авч хормойгон дэвсээ сөхөрсөн. Амийнхан даалгад цэргийн ерөнхийг буулгаж авсан юм да. Тэгээд дараа бүр найл их юм бодсон. Ялангуяа Сүхбаатар маань тун их юм бодож байсан. Ийм үед яаж сэтгэл төвшин байх вэ гэж ярьлаа.
Тэр өдөр чухам тэнгэрийн нарч холдсон юм шиг санагдаж байжээ. Гэтэл Фёдлууд тусгаар Лон устгаж хятад дагаар усны баяр болгож хятадын ерөнхийлөгчд бэлэг хүргээд Бээжинд ахуулсан зураг нь энэ байна. Уут мөнгөөр улсаа худалдсан сайдууд, дэнс мөнгөөр дэлхийг нь худалдсан сайдууд, хүрэн жинстэй сайдууд хүрээгийн худалдаадаг байгуу, магнаг дээлтэй сайдууд манийгаа худалдаадаг байгуу гэж тэр үед ардууд дуу гаргаж байв. Хувьсгалын ажлыг олон түмний хүчээр хийх учиртай. Гэтэл эрэгтэйчүүдийн 44% нь хийдэд хадаастай. 100-ийн 1 нь дутуу бичгтэй. Улс орны дүүлэрсэн эдийн засагч үгүй. Ийм орныг яаж тэмцэлд босгох? Яаж? Энэ хүмүүст амьдрахын их хүсэл юм байна. Эднэрт бас төрөнгөйлөгчдийг өссөн өшөө хорсол бий. Эх оромж тэмцлийн өв уламжлал бий. Эднэрт учрыг сайн хэлээд залаад жолоодод өгөх хэрэгтэй. Их сайхан Монгол орноо гэсэн хүмүүс байна шүү гэдгийг аль болох олон хүнд мэдэгдэх хэрэгтэй. Энэ хөөрхий хүүхдүүдийн хувь тавилан гэж аврах хэрэгтэй. Хувьсгалчид ажиллан идэвхжүүллээ. Сүхбаатарын саналаар гамин болон феодлуудыг хоорондоо зөрчилдүүлэх. Тэдний мөн чанарыг илчлэн ард олны хүсэл зэргийг илэрхийлсэн ухуулах хуудсууд үлдээж. Хүрээний гудамж тэрчлэн шүүшүүжний хаалган дээр наажээ. Ингэж 50 жилийн өмнө хүрээний харанхуй тахир гудамжнуудад хувьсгалын анхны үг шин амьдралын үрээ гэрэлтэжээ. Гэвч хувьсгалчдад хувьсгалт ажлын мэдлэг туршлага үнэндээ дутаж байлаа. Энэ зайлшгүй мэдлэг туршлагыг олохын тулд Сүхбаатар умар зүгийг анхааралтай ширтэж байлаа. Сүхбаатар түмний тусыг удад зорисон ажилдан яваа гэсэн өвчтэй эцгийг орхиж умар зүгийг зорисон боловч гамингийн чандлага их байснаас хил давж чадсан. Харин нутгийн хүмүүсээс зөвлөлт орсон тухай их юм дуулж иржээ. Монголын хувьсгалчдад хамгийн хэрэгтэй ийм цагт хүрээнд ажиллаж байсан Оросын хувьсгалчдын нууц байгууллагын гишүүн Кочеренко, Имбржевский, Цвихтаров нар үлэмж тус хүргэлээ. Ингэж манай ард түмний хувьсгал тэмцэл зөвлөлт орсон ажилчин тэрэгчний хувьсгал тэмцэлтэй холбогдох их тавигдлаа. 1920 оны 6 дугаар сарын 25 хоёр бүлэгм нийлж Монгол ардын нам хэмээх байгууллага байгуулж намын хүмүүсийн дагаж явах тангаргийн бичгийг батлан зөвлөлт улсаас тусламж олох төлөөлөгчөөр Сүхбаатар, Чоолсон, Догсон, Лосол нарын 7 хүнийг томилж хувьсгалчдын харилцааны нууц төлхүүрийг баталжээ. Энэ төлхүүрт Сүхбаатарыг ээж, Лослыг аав, Догсмыг Георги, Хятад цэргийг хөхөд аав гэх мэтээр нэрлсэн байна. Нийслэл хүрээний амьдрал хуучин байдлаараа үргэлжилсээр харин хувьсгалчид ажиллан идэвхжүүлсээр байлаа. Зөвлөлт орос улсаас тусламж өгөх төлөөлөгчдийн төрөвч Чоолсон нар 7 дугаар сард явлаа. Үүний дараах нь комментарийн төлөөлөгч Борисов, мөн Цэдэн гис нар Монголын хувьсгалчдын ажил нэрмэцэлтэй биечлэн танилцахаар ирлээ. Тэд Ленины тухай, коммунист нам, зөв засгийн тухай, түүний ажил үйлсийн тухай бие мэдээ авчирч, Монголын байдал, хувьсгалчдын ажилтай танилцаад практик ажлын тодорхой зөвлөгөө өглөө. Ингэж Монголын хувьсгалчид комментарийн шууд тусламж авах зам нээглээ. Одоо Сүхбаатар тэргүүдээ төлөөлөгчдийн хэсэг зөвлөлт орос улсад явах боллоо. Зөвлөлт улсаас тусламж өгөх бичигтээ Жамингуай Богдын тонгодаруулах ажлыг амжуулж өглөө. Богд хаан хувьсгалчдын бичиг тамгадарахыг цааргалж хойшлуулсаар Америк, Японоос тусламж өгөх 2 бичиг тамгадарсны дараа арай хийж тамгадарж өгчээ. Богдын засгийн газар улс орны хувь зээг аврах ямар ч найдваргүй болсныг харууллаа. Ингээд Сүхбаатар маань тусламж өгөх бичгийн энэхүү ташуур дагуулж
тэр орнон хөдөлгөд замын зардал болго. Эхнэр Янжимага хүүгийнхэнтэй айлын пинд өрхөж. Нэгэнт сэжиглсэн дамынгийн мөрдлөгөөс зайлан 1920 оны 7 дугаар сарын 30-ны шөнө Богдуулын Залаатын аманд энд хэр хоноод зөвлөлт орсыг зорьсон юм. Сэлэнгүрэн буланцанхан урссаар зогсолтгүй урсгалч нь зовсон түмнийхэн гашуун нулимс өөр хилэн шингээж мянган жил зөвхөн умрыг зөрн урсгатаа юу хүснэ вэ? Жаргал хүссэн мартин ардынхаа ирээдүйн хувь тавилан зөгнөө юу? Зөвлөлт орсын Троицкий Савск. Сүхбаатарт намаас олгосон үнэмлэхийн орчуулга. Эмтхийн зохих байгууллагаас эрхүү орхтон Сүхбаатар нарт олгосон үнэмлэх. Ингээд Сүхбаатар нар Сэлэнгүрэн дээрх бурхантын буудлаас усан онгоцоор эрхүүг зорилоо. Унсан газрын минь ариун ус. Үеийн үед умрыг зөрн урсгатаа ард түмнийхэн энэ элч нар шиг хүндтэй хүмүүсийг эхн утгаас нь хизээж тээж байгаагүй үзэв. Эрхүү хот. Эрхүү хот бол тэр үед зөвл засаг баттай тогтоод байсан Сибирийн хувьсгалын төв хотуудын нэг байлаа. Эрхүүгийн галт тэрэгний буудал. Энд Сүхбаатарын минь хөл гიშгсэн газар. Амурская подвар зочид буудал энд Сүхбаатар сууж байсан. Монголын хувьсгалын үйл хэрэгт мартагдашгүй их тус өргөсөн Борис Шемяцкий. Мөн цэвэн жамсраана, элбэгдэр Жеренчина, Боломсо, Цэдэнш, Ярослав Гашкнар Коммунчирэн болон Оросын коммунист намаас томилогдсон Монголын хувьсгалчдын ажилд тусалж байлаа. Сүхбаатар намын нэрээр тусган жоох бичиг хийх хэрэгтэй дууштай хамгаалснаар зөвлөлт Оросын гадаад тэргийн ардын комиссариатын бүрэн эрхэт төлөөлөгч Улаан цэргийн зөвлөлийн тэргүүлэгч нарт намын нэрээр туслан жоох бичиг хийж түүндээ намын таагчийн асуудлыг дэвшүүлэхдээ ардын эрх тусыг үйлдэх ёс сурталыг нийтлэх арга замыг хэрэг чадах чинээгээр явуулж баахан засрах төлөвийг олж мэдл нэгдэх байдлыг үзмэгц 1-2 жил дотор дахин хөвсөж цөөхөн эрхтний өвдөөс дотоодод эвдрэл гадаадд шүүмжилгүй хэрэг бүтэх ба Орос Монгол ардын намуудын харилцан туслалцах үрдийн сайн тусад цагийн дөхөн болно гэжээ. Энэ бол төлөөлөгчид ажиллаа хуваарлсан протокол. Төлөөлөгчдийн нэг хэсэг нь тусламжийн асуудлыг шийдэхээр Москва явах, зарим нь хувьсгалын ажлыг идэвхжүүлэхээр Монголд буцах, Сүхбаатар жуулснаар төлөөлөгчдийн ажлыг зохицуулан өдөрдөж холбоо барих. Мөн улаан армийн туршлагатай танилцсан сургууль хийхэд эрхүүд үлджээ. Ингэж эрхүү хот Сүхбаатарын үйл амьдрал Монголын хувьсгалчдын бүхтэй холбоотой болсон юм. Сүхбаатарын гудамж энэ бол эрхүүгийн гол гудамжны нэг. Эрхүүгийнхэн Сүхбаатарыг Монголын хувьсгалчдыг ингэж дээдлэн хөндлөж байдгийг Сүхбаатар жуулсан хоёр нөхдийг ноёд тийш нь явуулаад Улаан цэргийн даргын сургуульд орлоо. Сүхбаатар жуулснаар хамаг анхаарлаа юм сургууль зориуллаа. Өдрийн цэргийн сургуулийн үдшин онол улс төрийн хичээл хий. Энэ нь Сүхбаатарын хичээл хийж байсан Улаан цэргийн 5 дугаар армийн улс төрийн газрын байр. Сүхбаатар маань энэ сандлуудын аль нэгэн дээр энд ч юм магадгүй энд сууж хичээл хийж байсан байх. Бүхэл бүтэн улс орны хувь зэний төлөө
Энэ их хэргийг биелүүлэхэд жолоодогчийн өргөн мэдлэг, саруул ухаан, хувьсгалчийн хатуугаар уран таагчийг Сүхбаатарт хэрэгтэй байлаа. Мянган 920 оны сүүлээр энэ байранд Оросын коммунист туршийнхуудын намын эрхүү мужийн 3 дугаар баг хурал болж Сүхбаатарт түүнд оролцлоо. Манай ардын өөрсгөлт нам Монголын малчин ардуудын донд үүсэж бий боллоо. Тэдний өмнөөс дэлхийн капиталын эсрэг зэвсэг туслагын тувыг амд төрөнд өргөсөн нам болох Оросын коммунист намын эрхүү мужийн баг хуралд баярын мөндөд дэвшүүлье. Нам ноёд хятадын зэргийн давхар талхигдалд орсон Монголын Атархэр талын малчдад танай намын үрээ хүрсэн юм. Дорн зүгэн ард түн босцоож байна гэсэн Сүхбаатарын үг. Оросын хувьсгалчид болон дорн зүгэн дарлагдсан ард түмний төлөөлөгчдийн дунд цогтойо зөөрөөд ижээ. Улаастар даасанд Монгол хүний хэлсэн үг шинэ амьдралын зүг чухламтайгаар дэмүүлж байна гэж бичжээ. Сүхбаатар нар хичээл сургуулийн хажуугаар зөвлөлтийн хүмүүсийн итгэлтэй шаргуу хөдөлмөр бүтээн босголтын амжилттай цаг ямагт танилцж байлаа. Ийм байтал нийслэл хүрээнээс тогсон Георги гэсэн нууц нэрээр захиа ирүүллээ. Монгол орн цагаантнууд нэвтрэн Дамингийн аригслал дуйлдаан хүрч хувьсгалчид болон тэдний талархагчдын зарим нь баривчлагдажээ. Иймээс хувьсгалчид мөрдлөгөөс зайлж уул хатаар бүгж яваажээ. Монгол орны хувь заяа хутганы ирэн дээр тулжээ. Сүхбаатар сэтгэл шимшрэн бодлогошрон. Ангар нэг харахад хатуу дарлалд нэрвэгдсэн хөөрхий түмний зовлонгийн нулимс шимшиг. Нэг харахад тэдний багтаж ядсан уур хилийн шимшиг. Юу ч гэсэн нутгийн усчи их нутгийн судасуулж энэ цагт ч гэсэн надтай хамт байна. Сэлинг ангар нийлж ангар өмрөг зэрэг урсаар. Ажлын төрөлх хэрэгтэй боллоо. Яг энэ үед зөвлөлт Орос улс их Ленин бүх талын төслөмж үзүүлэх болсон тухай мэдээ ирлээ. Монгол түмний найдвар биеллээ. Одоо зэвсэг тусалгыг төлөвлөн бэлтгэх ажил хувьсгалчдын тулгарсан зорилт боллоо. Яг энэ үеэр Монголын хувьсгалчдын ажил туслах зорилготой Монголын үнэн сан комментарийн алс дарамтын нарийн бичгийн дараа нарын газрын Монгол төвдийн хэлтэс Монголын хувьсгалчдын оролцоотойгоор 1920 оны 11 дугаар сарын 10-нд хэвлэн гаргалаа. Анхны дугаартаа манай зорилго гэсэн өгүүлэл нийтэлж Монгол улс их баг улсуудын ард олонний тусламжтайгаар гадаадын төрийн биелэгтийг зайлуулж улс үндэстэн бадруулан хөгжүүлэх цаг ирсэн учраас энэ их хэргийг яаж үтэвэл зохихгүй гэдгийг энэ сан тайлбарлаж байх юм гэж бичжээ. Монгол ардын намын төлөөлөгчид нар вэр гэсэн өгүүлэлдээ зөвлөлт орсон үнэн бодлогыг тайлбарлаж борооны дээрэмчдийн үнэн нүрийг илчилж гадаадын дайснуудад яаж тэмцүүл зохихыг дараагийн дугаарт нийтлэж үлгэж юм. Монголын үнэн манай хувьсгалчдын ажилд маш их тус өргөсөн. Энэ сумны гарснаас хойш 8 хоногийн дараа Сүхбаатар чуулснаар их нутгийн зөв хөлгийн жилөө цаллаа. Их Ленин танай орны аливаа хөдөлмөртийн ганцхан зөв зам ба зөвлөлт орсон ажилтны дээрээ холбоо тогтоож төрийн бай жоохон тусгаар тогтнолын төлөө тэмцэх явдал мөнгө заасан болж баярлалаа нөхөр Ленин. Троицкий Сарскот. Энэ дэгмэгцээ Сүхбаатар нар холбооч нөхөр Бонцгийг хяагтаас ирүүлж, улс орныхон байдалтай танилцаад хэлийн харуул орчмын газруудаас цэрэг элсүүлж болно гэж үзлээ. Хувьсгалын бэлтгэл ажлын хариуцлагатай чухал үе эхэллээ. Энэ үйл тэр үед Сүхбаатарын нуугдан ажиллаж байсан байна.
Энэ булангийн юмс тэр үед байснараа л үлдэж. Сүхбаатарын ор. Энэ Оросын хувьсгалчид Сүхбаатар нарын ажилд үргэлж тусалж байлаа. Эрхэм Сүхбаатар тэмдэг. Эрхмийн бие пунцгийн захааваа хүргэж ирсэн хүний хамт манай дээр хурж ирээд чухал хэрэг зүйл эхлэлцгэж юм хэмээн үүний тулд Борисов тэмдэг бариулав. Одоо бид хэдэн хүн хүлээж байна. Энэ байшин ч Монголын хувьсгалчдын ажиллаж байсан байр. Энэ бол цэрэг элсүүлэхээр явахад нь Австралийн бүгд нэрэнд тулсан хилийн ангаас олгосон нэвтрэх хүчийг. Үүнийг үзүүлэгчийг нэгж цаатуулжуулахгүй, хураажуулахгүй гаргуутай ажлаа биелүүлэхэд бүх талын тусламж үзүүлгэж яв. Херанхруудын захирал Бамдын сэрэнгийн өвлж. Сүхбаатар цэрэг элсүүлэх ажлаа эндээс эхэлсэн. Цэрэг пилгүний өвлж байсан газар. Зүүн харуулаас цугласан партизан цэргүүд цэрэг пилгүний хийг дээрэмдэж байсан гамгуудад тулалдаж анхны буу дуургажээ. Сүхбаатар эднийг нэгэн хороо болгож дараагаар нь Пунцэг, цэргийн ламаар Хасбаатар нарыг томилж, пулемет вогч зэвсэглэн партизан цэргийн анхны хороог байгуулад Монгол Оросын хилийн заагийн Алтан гэдэг газар шилжүүлэн суулгалаа. Цэрэг элсүүлэх ажилд Бэсмия түүний дүү Дэмбэрэл нар их идэвхтэй тусалж байлаа. Сүхбаатар жирэгтэйгээс уйлаг хүртэлх 6 наруулын занги нарт цэрэг элсүүлж ирэх тухай бичиг явууллаа. Журам цэргийн тоо өдөр тутам нэмэгдэж, цэргүүд сургууль хийж, шин зэвсэг эзэмшиж, өрмөн сайхан сэтгэгдэлтэй байлаа. Гэтэл Богдын засгийн дотоод яам Сүхбаатар нарын ажлыг улс нийгэмд хортой гэж хориглон бусад яамтайгаа зөвлөхөд гадаад яам тэднийг барьж ирүүлэх нь чухал, Орос жанжинтай зөвлөх нь зүйтэй гэжээ. Тэр Орос жанжин гэдэг нь бороо шүү дээ. Түүхэнд шаамрын шардахын тулд дангаж амтарсан байлдааны ялалт журам цэргийн нэр нөлөөг хүргэлээ. Тэрийн саналаар Хасбаатар Дамбадарч нарыг баруун хязгаар томилж шойлсон Сибирийн дамаг барьсан шидинхэн нарын удирдлагаар баруун замын тусгай ангийн цэргийн яамыг байгуулж, цагаантны буцах ажлыг зохион байгуулахыг даалгалаа. Энэ зөвлөлдөрсөн улаан цэрэг туслаараа 9 цагаантныг устгах бодит нөхцөлийг бүрэлдүүллээ. Баруун өнгөрн төмний цусан бараан утгасан энэ тэгээд цэргийн тэргүүний дөрөвчдийн тусламжаар хөлжиж, умар зүг хөдөлсөн боловч Түрүүчингийн баяргийн журам цэрэг дарагдаж мордохын газраа боллоо. Өөрийн өдөрцөн гол амьдч улаан цэрэг партизан цэргийн хамтарсан хүчинд буцхагдж зүхтлаа. Одоо нийслэл хүрээг чөлөөлөх ээж зорилго тулгарлаа. Сүхбаатар Нэмэн нарын командалсан Монгол зөвлөлтийн цэрэг 6 дугаар сарын сүүлээр нийслэл хүрээнд хөдлөж, замд тохиолсон цагаантны бүлгүүдийг буцагсаар зогсолтгүй урагшиллаа. Хүрээний засгийнхан сандралд орлоо. Тэдний өмгөөлөгч болж ирсэн цагаантны үлдэгдэл сумгүй хэдийн финтаа урахад амь зулбан зогтжээ. Одоо тэдэнд энэхүү сүрлэг давчилтын өмнөөс богдоосор барих зэвсэггүй болжээ. Журам цэргийн түрүүчингд 7 дугаар сарын 6-нд намын төвхраа төр засгийн газар 8-нд хүрээнд ярьж ирэхэд хөдөлмөрчид баяртай угтлаа. Засгийн газрын хурлаар Богдын эрхийг хэмжээлэн ардын эрхэд хэмжээ цааз засаг явуулах түүхэн шийдвэр гаргаж 5 яам байгуулан 10-нд хуучин төрлийн тамга хэргийг хурааж авлаа. Ардын засгийн анхны байшин. Хуучин төрлийн эзэд ардын засгийн удирдагчдын өмнө бүхий цаг болжээ. Яг 1 жил 5 сарын өмнө Монгол улс гэсэн төр улс мөхөж хари газрын хорил ихний гарт орох гудамжигч байсан луг Сүхбаатар маань сэтгэл шимшрэн харж мөхсөн төр улс зовсон түмэн ардан орох тэмцэлд орсон бол өнөөдөр сайн сэтгэлд нөхдийн тусламж
Санаа нэгтмэгтийн зүтгэлээр ардын эрхэд тусгаар тохирсон улс төрийн байгуулсныг дэлхийд эхнээ тунхаглаж байна. Энэ бол Монголын ард түмний шин түүхийг нээж өгсөн их жолоод Сүхбаатарын мөнхийн гавьяа юм аа. Ингээд Сүхбаатар энэ түүхийг өөрөө бичиж эхэлсэн юм. Энэ баярын маань хамгийн түрүүн зөвлөлтийн хүмүүс хуваалцаж, хүрээгээ эзэлснийг сонсоод хяагтад баяр ёслолд цуглаад байгаа нь энэ. Ардын засгийн ажил хэрэг шинэ эрчмээр өрнж эхэллээ. Бүх юмыг ёстой огт шинээр эхлэх хэрэгтэй байлаа. Засгийн газрын 19-р хурлын 4-р зүйлд хэвлэлийн хорооны цонхоо гарсныг хаанаас шилжихийг ярилцаад сангаа шилжихээр тогтжээ. Ганц цонх шилжихийг засгийн газрын хурлаар хэлэлцэж байв шүү дээ. Бүх юмыг ингэж байгаагийн байрнаас нь хөдлөг байхгүйгийн шинээр эхлэх хэрэгтэй байлаа. Энэ бүхний хажуугаар Сүхбаатар цагаантныг бүрэн устгах талаар их анхаарал тавьж, томилогдсон хүмүүстэй үргэлж харилцаж байлаа. 7-р сард Хатанбаатар Магсар Жүв цэргийн хамт бослог гаргаж улаастад ирсэн Вандановын замдалчдыг дараад хувьсгалын талд орсныг өндөр үнэлж, эрхэм сайд идэвхтэй цагийн хэрэг тэнгэрийн зааврыг нэвтрхийлэн долилсан агаад ихэд завдаж харгистайсны этгээдийг давын өмнө сөнөн ариутгаж, анх туран их хэрэг бүтээсэн баярлаад ч барахгүй хадмад түшиглэж, харин сэтгэл амраа гэж Хатанбаатар захиа ичжээ. Сүхбаатарчуудын цагаантантай хэд хэдэн удаа тулалдан дарлаа. Цагаантныхын дотор нь зөрчилдөж генерал Эрзэхний зэрэг үдэн алж, борон өнгөрний Монгол зэргүүд баривчилсан, ингээд Батар цэнсэн гэсгүүдийн Жанжин Сүхбаатар, Дэжинжин чойсон нарын өдөрдсөн их цэрэг сөнөн устгасаар байна гэж уриасан бичжээ. Баруун тусгай энгийн чой болсон. Шичинкэн баруун хязгаарт Хатанбаатар Магсар Жүв, Байкалов, Бамбдарж, зүүн хязгаарт Бомцэнд нарын өдөрцөн ангууд цагаантныг дарж 1921 оны эцээр улс орнын цагаантнаас бүрэн чөлөөллөө. Цагаантныг дарж зөвлөлтийн алс дармтыг вэгчүүлэхэд гавьяа байгуулсны учир зөвлөлт орсын засгийн газар Сүхбаатар чой болсон Хатанбаатар Магсар Жүв нарыг улаан түмэн удангоор шагналаа. Сүхбаатар бол Монгол зөвлөлтийн ард түмнийх найрамдлыг үндэслэгч билээ. Сүхбаатар манай улсын оршин тогтноход дотоод хүчин ард түмэн бөгөөд гадаад байдал дээр төшиг тулгуур нь зөвлөлийн засагт Орос улс мөн гэж хэлсэн билээ. Бүр 1920 оны ихэр нэмэндид бичсэн энэхүү захидалд зөвлөлт Оросын үнийн чармын бодлогыг бишрэн цаашид найрамд нь нөхөрлөх нь зүйтэй гэж бичжээ. Сүхбаатар зөвлөлт Оросын үнийн бодлогыг ингэж ганц хүн долор таниулахыг эрмэлзэж байлаа. Сүхбаатар энэ захиаг өөрийн гараар бичсэн. Энэ дашрамжууд Сүхбаатарын өөрийн гараар бичсэн хэдэн баримт бичгийг харуулъя. Үүнийг зохих газруудад нэн дэрэг чангалан тушаа сугаа Сүхбаатар. Үүнийг зохих газар шаардан тушааж олж ирүүлээ Сүхбаатар. Цалинг шин дэрмөр олгоё. Цэргийн тог байшлан бүр төхөлтөс түүгээр хянаж уг дансыг байцаа сугаа Сүхбаатар. Нэгэн жилийн өмнө зөвлөлт Оросыг зэрж нууцаар нэвтэрсэн тэр замаараа нөөдөр тусгаар татсан Монгол улсын дөрийн төлөөлөгчд өрн өрхийхэн үнэмлэхийг өөртлөөд их тэмцлийн халуун анд нартайгаа төрийн хэрэг хэлэлцэхээр явж байна. Сэлэн гүмэрэн тоналцсан урсаар үеийн үед умрыг зориостой. Москва, Кремль энд их Ленин бий. Ахарсын дара ардын иргэн bulsарнан жолоодсон Сүхбаатар энэ их үйлсийг бүтээхдээ үжиг сургаалын биширч мөрдсөн тэрэг хүнтэй нүүр өвчөрч үлгэр жишээг нь баримтлаж дагсан тэрийг хорон зочлох хүн заяажээ. Тийм ээ. Энэ гайхамшиг талбайд Сүхбаатар авчиж явсан юм.
Монголын хувьсгалчдын амд нөхөр Борис Шемяцкий Монголын байдал, Монголын төлөөлөгчдийн тухай Владимир Ильич Ленин дэлтгэж түүндээ Сүхбаатар бол 29 настай залуу хүн боловч гойд эрэлхэгээр түүний тухай ард олны дунд Баатар ёсоор домоглон хэлэлцэх болжээ. Сүхбаатар бол ардын хувьсгалт намын идэвхтэй зүтгэлтний нэг Монголын шилдэг уран илтгэгч мөн. Сүхбаатар зөвлөлд Орос улсын талыг баттай баримталж байна. Сүхбаатар Оросоор багасга ярина гэж юм. 1921 оны 10 дугаар сарын 26-нд Монгол зөвлөлт Оросын төлөөлөгчдийн хуралдаан эхэлжээ. Та бүхэн сайн харцгаа. Кино зурагт хадгалагдсан үлдсэн Сүхбаатарын маань дүр энэ байна. Энэ зургийг энэ хэлэлцээрийн үед авчээ. Энэ хэлэлцээр Сүхбаатараас гадна хичээнгүйсээ цэрэнгэрж нарын зэрэг хүмүүс зөвлөлт Оросын талаас Духовский, Гецнер оролцожээ. Ленин хэлэлцээрийг маш их анхаарч байлаа. 1921 оны 11-р сарын 5-нд Монгол улс ба зөвлөлт социалист бүгд наримдах Орос улсын хооронд наримтлыг тогтоох хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ гэрээ бол их улс гүрнүүдийн хооронд тэгшэрхийн үндсэн дээр байгуулсан анхны гэрээ байлаа. Энэ гэрээ Монгол зөвлөлтийн ард түмний цусан барилгат наримтлын албан ёсны анхны баримт бичиг байлаа. Иргэний дэний домогч анжин фүрүүнд Сүхбаатарыг хүлээн авч хувьсгалт Монголын жолоодогч Сүхбаатарт гэсэн энэ сэлмийг бэлгэлжээ. Гэрээнд гарын үсэг зурсан тэр өдөр их Ленин Монголын төлөөлөгчдтэй уулзжээ. Ленин өөрөө энэ сандлуудын нэгэн дээр Сүхбаатар маань суугаад Ленинтэй ярилцж байжээ. Ленин хувьсгалын ололтыг бэхжүүлж, нийгмийн байгууллагыг өөрчлөх талаар Монголын төлөөлөгчдөд үнэтэй сайхан зөвлөгөө өгсөн юм. Сүхбаатар тэргүүтээ Монголын төлөөлөгчд ажлынхан үр дүнд сэтгэл хангамжтай нутгийн зүг уцлаа. Нутаг уцах замдаа Сүхбаатар эрхүү хотод рууж хувьсгалт ажлын найз нөхөд тэмдгийн намтрын зүтгэлтнүүдтэй уулзсны дотор Сүхбаатарын баруун талд сууж байгаа хүн бол Улаанцэргийн 5 дугаар армийн командлагч Убаревич, Сибирийн алдарт хувьсгалч Каландрашвили бас энэ уулзалтанд оролцожээ. Ажлын эрчид болоод зулам өрнөлөө. Ардын хэсэг тогтсоор богдын эрхийг хязгаарласан. Мөн засаг ус вангүнгүүд болон шавийн харьяат вангүнүүдийн эрх хэмжээний дүрмээр тэдний эрхийг хязгаарласан. Шавь хошуу ялгалгүй татвар төлж адилхан цэргэн алба хаах болгосон. Богдод Баторшил өргөр хүрээнд цуглардаг үлэмж чирэгдлийг багасгаж, феодлуудыг үе үлрэн залгамжлахыг зогсоосон зэрэг улс төр эдийн засгийн хувьсгалт арга хэмжээнүүд нь хуучин байгууллагыг хамгаалагчдын дургуйцлыг хүргэж байлаа. Одоо данзан нарын маргаанаас дэгдсэн цуу үгнээс уламжлан бид бүгд наримдах засаг явуулах гээгүй гэдгийг Богдод тайлбарлахаар төв хурааны өргөд өгсөн бүгд турал Сүхбаатар нарыг томилжээ. Намын таагчин асуудал ийм нарийн байлаа. Хувьсгалт ардчлалыг гойвуулах хандлагатай тэмцэл Сүхбаатар хэмжээт хэрэгтэй ардын засгийн учрыг тайлбарлаж, хувьсгалт ардчлалыг бэхжүүлэх талаар засгийн газар санал орууллаа. Түүндээ Мэхийдсэн бол ардын эрхтний хэмжээт засаг байгуулсан гагцхүү дээдэс хэмээн дооцсыг учиргүйгээр эзэрхэн дарлах ба дооцсон нь түүний эрх сүрдэд дарлагдаж, өгүүлэх газаргүй болон зовх зүдэрх зэргийн эзэрхэн ёсыг халаж, ард болонд эрх хичээлээ болгон амгалан тохиолохын учир буюу гэж дурджээ. Сүхбаатарын энэ саналыг төв хураа засгийн газар хэдэн удаа хэлэлцэж, энэ талаар хуудас хэвлэж нийтэд дараах зэрэг үлэмж ажил зохиожээ.
Ихэвчлүүд монголорн ардын хөвсгөлийнхаа нэгжлийн өг тэмдэглэлээ. Энэ өг тэмдэглэх тухай Сүхбаатарын тушаал. Ардын хөвсгөлийг өдөртөн жолоодож улс орноос сэргэн мандуулсан их жинжин Сүхбаатар маань энэ баярт соён тэмцээнд 20 онож дөрвөлсний учир маш гайхамшигт нэмэх хидэр мэрэгэн гэдэг цол шагнасан баримт энэ байна. Тийм ээ, нэмэх хидэр мэрэгэн. Энэ үйл явдал чухмал Сүхбаатарын маань хиймэртэй сайхан үйлсийн бэлэгдэл шиг санагдаж байлаа. Гэтэл ланхойсгын ажил дам нийлж тангар бүргсэн бодоомор илэрхий дайсан боллоо. Түүний өчиг энэ байна. Тэр өчигтөн Сүхбаатар нартай санаа нийлэхгүй хүрч тэдний өдөр ардын засагт хэрхэвч албаа чадахгүй болсон. Сүхбаатар нарыг гэрээ байгуулахаар зөвлөлд орсод явсан хойгоор Дамби Жансан нартай уулзаж элдвийг хэлэлцэн түүний туслалцааг авч ардын засгийг устгаж дараа нь ямар ч засаг байгуулсан бидний дургж ярилцсан гэдгийг хүлээжээ. Ардын засаг бодоогийн хувилдааныг буцсагсан юм аа. Түүнчлэн энэ үед Сүхбаатарын амийг орлохыг оролдож ардын зэргийн хүчин чадалд орох гэж байсан цагаантны орос Борина Мячко нарын хэрэг илэрлээ. Энэ үед Сүхбаатарт хөл хорьсон цагаас хойш зөвшөөрөл болгосон нэвтрэх хүчиг. Дамбижагийн чухам хэм бэ гэдэг нь бодоо нарын хэрэгээс тодорхой боллоо. Дамбижа манай замалтад байсан ийм ярахчин этгээд байжээ. Сүхбаатар дотоодыг хамгаалахын дараа Балдан дорж Нанзбаатар нарыг явуулж түүнийг устгууллаа. Тусгаар тогтносон Монгол улс сэргэн тогтнож байгаад Хятад Японы милитаристүүд үндэсний дээрэнгүй үзэлтнүүд хорсон хомголзож байгаа мэдээнүүд оны эхнээс олноор ирэх боллоо. Ялангуяа Хятад генерал Жанжолон Зевский ангинуулж байлаа. Ийм үед түрүү Монголд байсан зөвлөлд орсон улаан цэрэг Таюрский нарын хэсэг байлдагчид Сүхбаатар загтал бичиж Жанжолон Монгол руу хөдөлж байна. Таны дуудсан цагт бид очиход бэлэн гэж илэрхийлээд эцэст нь Их нутаг минь баяртай, эрхүүгийн хязгаар баяртай. Азийн Монголд бид явлаа атаатайсан дөршөөл үзүүлэхгүй. Таны нөхөдтэйг нь дахин уулзъя, тань тэл зүрхэн дахин холбоё. Тэгээд Жанжолон генералын тэнэг төлөвлөгөөг тас захий гэж бичжээ. 1922 оны намар Сүхбаатар зүүн хязгаарын байдлыг биечлэн шалгалаа. Тэгээд тентхийн хүмүүстэй уулзаж олон газар тагнуул явуулж тухайн байдлыг тодорхой мэджээ. Энэ үед Австриантын бүгд наримт улсын цэргүүд цагаантныг мөрдөн цэвэрлэж байсан Жанжолон цохилдуулсан байна гэдгийг Хатанбаатар Магсаржив нартай захиагаар мэдэгдэжээ. Ингээд цэргийн бэлтгэл саатуулж байсан этгээдүүдэд хатуу сануулга өгч уул зүйлийг хангуулад хүндэтгэн өрсөн ис орн эцэг эхийнхээ нутгаар дайрч хүмүүстэй уулзаж нам засгийн бодлогыг синхруулан ухуулж яваад эргэж иржээ. Сүхбаатар бол түмний сэтгэл татсан их жолоодогч элэгсэг нөхөр байсан. Үйл хэргийнхэн Үнэн Батад итгэсэн түүний үг ямагт түмний зүрх сэтгэлд хүрдэг байсан тухай Элбэгдэр Жирэнчино ингэж бичжээ. Аливаа эндрийн зэрэг хурлын газар Сүхбаатарын хэлсэн үг нь түүнийг дагсан этгээд идэх сайшааг таасгаадна. Сүхбаатар Монголын дотор гагцаар үг ухуулахад мэрэгдсэн гэж болно гэжээ. Хамтран зүтгэж явсан дайчин нөхдөд хойч үеийнхэнтэй уулзаж Сүхбаатарыг дурсан ирж түүний хүний сэтгэл төрөх гойдын аргатай хүн байсан гэж ярьцгааж байна. Одоо Ванчукын ярих хамгийн жирийн нэг жишээг сонсъё. Шамрын тэрэгтэй нэгсэн Жанжины манад гарлаа. Жанжины манад ташаанд төрөн өргөлдөр явж байсан чинь сонгонд чөмгөрөөж чамаа нүг ханрот сотосон унтаач. Жанжины бар эмэстэйгээ хэлээд яг нь 3 сэрээ тгсэн чинь Жанжины мараад. Жанжины мараад 3 сэрээ тгсэн чинь Сүхбаатар 3 сэрээ тгсэн чинь Жанжины мараад 3 сэрээ тгсэн чинь Сүхбаатар 3 сэрээ тгсэн чинь Жанжины мараад 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 3 сэр
байгаа.
Ja, өөдөө сөргөөгээд морин алдаа таны нүгээд Ванчгүй цааш нь ийчих хайсан тэгээд жанжны дэргэд байдаг бичээчээс асуувал жанжин аль эрт гараад явчихсан гэлээ. Ингээд тун хулчиж аргаан барж байтал үрээс өнөхөн жанжин дахиад ирлээ. Гэтэл жанжи юу ч хэлгүй над морин өгтөн бүрч хайж морин өвсөн тавиад байтал намайг дуудлаа. Би ч зүрх балгээд явчихлаа. Ортол гал түлээ цай халаагаад байлээ. Цай халаагаад өгдөл шургуулганаасаа махахуулаад намайг цай уу гэж над махаг лөө. Би ч мэл хулчиж бандсан да. Сүхбаатарын энэ хандлага намайг ямар ч шийтгэлээс илүү ичээж юм бодуулсан гэж ярьлаа. Одоо Баламсагсны ихнэр Балжимаагаа ярихыг сонсъё. Хүүгээс надад захиа явуулсан Сүхбаатар бидний манай дашгж байна. Шинэ үдийг аваад тавьд байж. Тэгээ хвашин дуугаар үдийг аваад байсан. Тэтгэж ороод ирсэн маргааны үдийг. Тэгээд сүжид ямар айдаа сайхан дэглээ хормоос ихсэрийн юм зүйлүүд өмсөдлөө. Сүхбаатар бол хүний төрсийн магтдаг хүн байна үлээ. Амсаа ижихэй чөхөр ирсэн хойно ижигхэн дийгшүүлж өгсөн. Их баярлалаа. Монголоос олон хүн чухам хүү Сүхбаатарт туслана гэж итгэж, өчнөө дөчнөн захидал хүсэл бичдэг байжээ. Нөхөр Сүхбаатар манайхантай харуулгаар 3 хүн ирүүлнэ. Түргэн бол сайн шүү гэж сургагч Давид бичсэн байна. Сүхбаатар биднийг төвд ажил татаж аваач гэж Улаанцэргийн нэгэн даргын эднэр бичжээ. Ийм жишээ олон бий. Ардын өвсгөлэн гэрэгт хүчин зүтгэсний үнэний шагнах гэхэд Сүхбаатар би ардын төсвийн тул зүтгэсэн учраас гавьяа шиг барилахгүй гэжээ. Сүхбаатар маань ийм хүн байжээ. Түүнд хамтран зүтгэгч олон нөхөд байсны дотор хичээнгүй сай царин дөрж чуулсан лосол догсон Хатанбаатар Магсаржуунаар түшиг сайн нөхөн байлаа. Ардын хөвсгөлэн ажил улам ирж хүчээн авсаар Сүхбаатар маань өдөржингөө ажиллаж өндийсэн түмний үйлс өөдрөг сайхан өрнөж байлаа. Хөө галсангийн яриаг сонсцгоё. 1922 эцэг сургууль байгуулагдсан. Тэгээд сургууль авсан байсан. 1922 онд би сургуульд явдаг байсан. Тэгээд 1922 онд аавын болоод нэгэн ширүүн хүн байсан баг. Заримдаа бол шөнийн 12 цагийн үед бол уцтдаг байсан. Би харж чадахгүй таныг үдч ямарч яваарай. Ман заримдаа бол өглөө зүгэл өрөөд ажилдаа гарч явах. Тэгээд сургуультай явж байхад аав манад орж ирэх жишээтэй юм байсан. Нэг юм уу тэр одоогийн үеэр бол их ажилтай байсан баг, их хүндж байсан баг. 2-3 хоног барьж ирэхгүй байсан. И зарим одоо хамт ажилтдаг нөхдөд аав өсрөглөд манай харилцдаг байсан. Хайшаа явсан. Явна. Хийж явсан. Ингээд үгүй тодорхой хариу өгдөг байсан. Ингээд бодоход цогож идэг нөхдөд аав бодвол ийм байсан байх бодоход аав юм нэлээ. Одоо олон газар явж ажилладаг. И завж хэлээгээр их юм уу ийм л байсан байх гэж тэр бодож боддог. Ардын засгийн газрын 1923 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хурал бол Сүхбаатарын оролцоотой хийсэн хамгийн сүүлчийн хурал. Энэ хурлын 2 дугаар зүйлд шинэ жилээр богдын амгалан айлтгаж олон ноёд төшмлээс барьдаг бэлгийг улсын сангаас гаргахыг зогсоож 5 дугаар зүйлд багшийн сургууль анх төгсөж байгаа 9 хүний сэтгэлийг баярлуулж тус бүрийн 30 лам мөнгө улсын сангаас олгохоор тогтжээ. Ингэж шинэ юм зулуулж хууч юм уулуулж байлаа. Сүхбаатар маань ардын үйлсийн төлөө нэгэн биеийн хохирох эндхийг үл хайрхан зүтгэгдэн
эх орноо ингэж төсөөлөн бодож байсан юм. Сүхбаатарын энэ бадрамгүй тэмүүлэлд итгэдэггүй хүмүүс байдаг байжээ. Сүхбаатар тэдэнд хариулж хэлэхдээ Тэнгэрийн дор дэлхийн дээр эрдэмтэн хүний вийг олж төрсөн гайхамшиг зохиол эхийн хөвлийгээс гарч нялх нялзраагаас эцэг эхийн хүмүүжүүлэн тэжээх асралтай гэж өдөр түлхэн өссөөр бие тэгшрийн санаа олж хүмүүцний хойно хэдий мэрэгэн монхог адилгүй хүчрхэг буурай өөр боловч аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болгол хандах зүг өөрөнд тогтноо. Эвснаа нэгдэг л орчлонгийн төм бодисыг ийгүүлэн авч хүчитнийг хураан чаднаа. Түүнчлэн бидний улс эв сандыг нэгдэх нь нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэрэгээр зориглон бодлогол үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй чадахгүй их явдал огтгүй болж цэнгэлийн мандайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зэрэг мэднэ. Ташаагүй үнэн болохыг бие батлан өгүүлнэ гэжээ. Тийм ээ, ташаагүй үнэн байсан юм. Сүхбаатарын үндэслэн байгуулсан Эмхри гад Монгол ардын улсад намынхан шаварсан жолоодлогоор цэнгэлийн мандайг олсон Монголын ард түмэн социализмын ялалтууд итгэл төгс урагшилж байна.